Орос-Монголын харилцаа шин шатанд гарлаа гэсэн гоё сайхан үгс Путиний айлчлаас хойш сонсогдоод хэд хонлоо. Ихэнх нь за тэр харилцаачтай мэдэхгүй. Оросууд хизээл Монголыг бодож байлаа гэгчлэн бичицгээж байгаа. Манай хөтөлбөрч мөн тэгж бодно. Харин өчигдөр оройноос хойш ерөнхийлөгч Баттулгын ойр тойрныхан олон нийтийн сүлжээгээр хийн хоолойны тухай постууд оруулж эхлэв. Ойр тойрныхноос нь гадна Оросын томоохон мэдээллийн агентлагууд болох ТАСС, ойрт нэг сувгууд Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Газпромын тэргүүн Алексей Миллерийг дуудан уулзаж хятад руу тавигдах хийн хоолойг монголоор дайруулан тавих боломжийг судлан үзэх тухай үүрэг өглөө. На встрече, которая прошла сегодня в Кремле. Это крупнейший энергопроект. Только за 30 лет на китайский рынок по силе Сибири планируется поставить триллион кубометров топлива. Изучаются и другие маршруты, например, через Монголию и Дальневосточный, с Сахалина. За тэгэхээр ямар тааж байсан Оросууд энэ талаар бодож эхлэх нь эхэлж. Оросууд юу ах Оросын ерөнхийлөгч Путин. Орос гүрнийг ээлж халаагүй удирдах үе дэлхийн хамгийн хүчтэй удирдагч Путин манай хурган лойрчид хогийн зантаа улс төрчигчиг попорч хэлбэрдэнэ гэж байхгүй. Тийм болохоор Монголоор дамжсан хийн хоолой тавих асуудал босож ирэх нь ойлгомжтой боллоо. КГБ-гийн офицер байсан Гардан тулааныг шүтдэг хүний хувьд Самбогийн дэлхийн аврах Халтмаагийн бат тулгыг хүндэлдэг гэдгээ олон улсын уулзалтан дээр ч олонний өмнө хэлж байсан. Юутаж бүх хүнийхээ эргийг манай ерөнхийлөгч энэ удаад гаргаж чадах шиг боллоо. Охид хүүхнүүчиг нялцганаад байдаг Оросын удирдагч Путин манай бат тулгата бусад орны дээдсүүдээс хамгийн эдлэмсүү хандаг нь ийхүү нэг удаа ч гэсэн хэрэг болж байх шиг байна. За ямар ч гэсэн харж ил бай. Хэрвээ хийн хоолой монголоор дайрчих юм байна. Хотын утааны асуудал бараг л шийдэгч байлгүй дээ. Нүүрс төлж угаартаж өгөх гэж байхаар ганцхан бариул эргүүлээд гэрээ халаачих нь гэдэг чинь ашигтай бдэ. Дээрээс нь газын хөдөлгүүртэй машинуудаа олон болгочихулж гээд юм л бодогдож эхэлж байна. Утааны асуудал үндсэндээ иймэрхүү маягаар шийдэгч байх. За харин нэг хэцүү юм үлдсэн. Тэр нь төвжрэл. Энэ л хэцүү дээ. Дэлхийн авраг ерөнхийлөгчийн нэр нүрээр утаагаа шийдчихэж болох найдвар төрлөө. Өмхий үнэрийг бол ерөнхий сайд хүрэлцэх арилгацгаж барах юм шиг байна лээ. Тэгэхээр төвжрэл үлдэж байх шүү дээ. Para te